Сайн басан үзэгчдээ Ундрхан мэдээллийн хөтөлбөрийн гэлж тухаар эхлэхэд бэлэн болсон байна. Хинтээ аймаг бөгөөд Чингис хотод өрнсөн үйл явдлын мэдээг та бүхэндээ бэлтгэхэд бэлэн боллоо. Эхний мэдээнд анхаарлаа хандуулна. За Хинтээ аймаг байгуулагдсны түүхт 100 жилийн ан нэрэмжит Монголын Болиолын холбооны 2023 оны эдэрчүүдийн улсын авраг шалгаруулах тэмцээн Чингис хотод зохион байгуулагдаж байна. За тус тэмцээн 3 дугаар сарын 27-оос 4 дугаар сарын 3-ны хооронд нийт 8 өдөр зохион байгуулагдана. За тэмцээнд нийт 14 аймаг, 3 дүүрэг, 4 клубын нийт 16 эрэгтэй, 16 эмэгтэй нийт 32 баг тамирчид, 500 орчим баг тамирчид энэхүү тэмцээнд өрсөлдөж байгаагаараа онцлог юм а. Энэ лах мэдээллийг та бүхэндээ одоо хүргье. Чингис хотод зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд 4 бүсэд зохион байгуулагдсан тэмцээний шилдэг 32 баг өрсөлдөж байна. Тэмцээний шүүгчдээр улсын шүүгч 18, Хинтээ аймгаас 8, нийт 26 шүүгч ажиллаж байна. Тэмцээнийг аймгийн биеийн тамир спортын газар, Хэрлэн 1-р сургуулийн спорт зал, Политехник коллежийн спорт зал, Хэрлэн 4-р сургуулийн спорт залуудад нэгэн зэрэг болж байгаараа онцлог. Тэмцээний шууд дамжуулалтыг Гандан ТV шууд дамжуулан олон түмэнд хүргэж байна. За нээлтэн дээрөөж Монгол Улсын шигшээ багийн тамирчид үзүүлэх нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг чимж Монгол Улсын гавьяат багш Дүүрийн Эренцэн агшны ач олон улсын хэмжээний мастер Тамирын хүү Хангал болон спортын мастер Бачаргал нар оролцож нутгийн хүүхэд залуучуудад энэ спортын гайхамшигыг үзүүлсэн. Миний хувьд эдэрчүүдийн улсын аврагт яг өмнө жил 5 жилийн өмнө Хинтээ аймаг зохион байгуулалтанд оролцож мөнгөн медаль авчихсан. Эдэрчүүдийн улсын авраг бол яг шилжилтийн наснаас одоо ингээ оюутан болох сургачийн насны хамгийн сүүлийн тэмцээн гэдэг утгаараа аюул үнцэнтэй болдог. Тэгээд маш үнцэнтэй тэмцээн болохоор хүүхдүүд одоо ингээ бүс бүсээ шалгарсан 4 багийн хүүхдүүд их хурд төвчтэй тэмцээнд өрсөлдөх байхаа гэж бодож байна. Тэгээд шигшээ багаараа ирээд үзүүлэлт тоглолт хийж байна. Маш сэтгэл өндөр байна. Миний хувьд болохоор 3 дугаар ангиас анх хичээл бишээ спорт болиолын спортын хичээж гисэн. Тэгээд тэмцээн урдаанд орж ирсэн. 9 настайдаа гэсэн үг. Тэгээд хамгийн том гаргасан амжилт гэвэл одоогоор Талианы лигийн үндэсний дээдлигийн авраг болсон MVP болсон маань энэ да. За тэгээд нутгийн газрын тэгээд эрүүлэг сайн сайхан гэсэн үг дээ. Манай өвөө энэ Хинтээ аймгийн 1-р сургууль багшилдаг байсан. Монгол Улсын гавьяат багш Дүүрийн Эренцэн гэдэг хүн атлетикийн багш, болиолын багш тасалжуулагч юм байдаг. Дүүнэрдээ хахад багийн спорт, багийнхандаа багийнхтайгаа сайхан дурсамж хожигдох айлыг идэрхөө дурсамж үлдээгээд сайхан согч насныхаа сүүлийн тэмцээнд амжилттай сайхан оролцоорой гэж хэлдэг. Ер нь маш их өндөр байна. Одоо хамгийн сүүлдээ аймагт 2013 онд ингэж гоё зохион байгуулалтын тэмцээнд орсон байна, орлогыг буутсан байна. Тэгээ манай аймгийн болиолын холбооны тэмцээнийг маш гоё зохион байгуулж байна. Гоё аймгийн болиолын холбооны гишүүдтэй бол тэргүүлэгчтэй бүгдэнд нь талархал илэрхийлье. Миний хувьд бол 16 наснаас эхэлж Хинтээ аймгийн нэр дээрээс болиолын спортоор тоглож хичээлж гисэн. Тэгээд яг энэ спортоор одоо хичээллээд яг аймгийнхаа нэр дээрээс тийм сайн амжилт өөрөө бол гаргаж чадаагүй. Одоо дүүнрээ харахаар маш гоё багтан байдаг. Хаач явсан тэгээд нутгийнхаа тамирчдыг яаж тэмцээнд орж ийн хаана амжилт гаргаж иргэгийг аюу хүлээдэг. Амжилт гаргуул тэгээд дотроо баярлал хүлээж авч яадаг да. Одоо маш олон төрлийн спорт байна. Сакс, хөл бөмбөг гिचхийнэ. Энэ дундаас бол болиолын спорт бол маш тийм хүмүүжил сайтай. Багийн ажиллагаа айгуу тийм нэг бусдаас нэг л арай өөр тийм нандин мэдрэмж айгуу их байдаг. Тэрийг бол хүн болгон яг ингээд ойлгож бас авдгүй юм шиг байлаа. Яг ингээд энэ спортоор хичээлж байгаа хүмүүс л энийг айгуу маш сайн ойлгож авдаг байх гэж боддог миний хувьд. За Хинтээ аймаг түүхт 100 жилийн ан хүрээнд бүтээн байгуулалтаас гадна багийн спортыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Хинтээ аймагт он гарснаар бадминтоны улсын авраг, хүндийн өргөлтийн улсын авраг, болиолын өсвөрийн улсын авраг, эдэрчүүдийн улсын авраг шалгаруулах тэмцээнүүд зохион байгуулагдлаа. За Хинтээ аймаг спортын хөгжилд хүч нэмж сумдуудад спорт цогцлборуудыг байгуулж байгаа нь онцлог хэмээн Хинтээ аймгийн засаг дарга Цэндэржовын Чогсомжов ярианда онцолж байлаа. Хинтээ аймгийн хувьд бол энэ улсын авраг 3 дахь зохион байгуулагдаж байна. За хэдхэн хоногийн өмнө бадминтоны улсын аврагыг зохион байгуулж IT аймаг багаараа алт авсан байгаа. За мөн Хинтээ аймгийн бүр нормлон суман дээр бас хүндийн өргөлтийн улсын авраг зохион байгуулагдаад бас 2 онж байна. За өнөөдөр бол Болиолын улсын авраг, эдэрчүүдийн улсын авраг өнөөдөр Хинтээ аймгийн Чингис хотод зохион байгуулагдаж байна. Ингэснээрээ бид нар бас энэ тэмцээн уралдааныг бол томоогийн тэмцээн уралдаан Хинтээ аймагт авдаг нь нэгт бол Хинтээ аймгийн 100 жил болох юм. Тийм учраас бид нар бол аймаг орныхаа бүтээн байгуулалт хүүхд залуучуудаа спортыг сонирхох үүднээс бас энэ томоогийн тэмцээнүүдийг аймагт авч зохион байгуулъя гэдгээр явж байгаа.
За хоёр дахь бол бид нар тав хүмүүжийн Энтэй аймгийг 2022-23 оны хүүхд төрөлх хамгааллын жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүдийг бие бэлтрийн хүмүүжлийг одоо спортоор урлагаар дамжуулж хүмүүжлүүр нь анхаарай гэдэг дээр бид нар бас энэ томоохон тэмцээнүүдийг хүлээн авч зохион байгуулж байгаа. За хоёрт бид нар бол томоохон төсвийн хөрөнгө оруулалт аймаг хөрөнгө оруулалт төр бол сум болгонд спорт зал барих энэ асуудлыг шийдвэрлэж явж байгаа. Өнөөдрийн байдлаар өлзий тосон гэхэд бид спорт залтай болсон байна. Мөн дадлал гэхэд бид томоохон тэмцээн уралдаан хийх спортын зогсвортой болсон байна. Саяхан бид нар 4-р сургуулийнхаа спорт залыг ашиглалтанд авлаа. Гэх мэтлэн одоо хүүхд залуучуудыг спортоор хичээлэх энэ боломжуудыг бид нар нээж өгч байгаагаар юм онцлог байгаамаа. За улсын аврах шалгаруулах тэмцээн өндөр зохион байгуулалтаа болж байна. За ивэнтэд тэгшээр аймгийн эрдэнэ төлөөлчдийн хурал, засаг дарганы тамгын газар, Багнуур хувьцаат компани, Баярхүү захиралтай Баяннуур хөсөг, аймгийн волейболын холбооны Алтан түнш байгууллага, Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагын бор өндөр 2 хөтөлбөрийн багийн хамт олон Хинтээ аймгийн биеийн тэрмэл спортын газар, Хинтээ ус компани, Гаргуу компани, Хамбургад хаан компани, Монголын мэдээлэл холбоо сүлжээ компани хамтран ажиллаж байна. За дашим сонирхуулахад насан туршидын улсын аврах шалгаруулах тэмцээн Үрхангай аймагт 4-р сард зохион байгуулагдана гэлээ. Дараагийн мэдээ халахын 4 аймгийн нэг Сэцэн хаан аймаг, одоогийн Хинтээ аймагийн түүхт 100 жилийн энэ онд тохиож байна. Түүхэн он бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаагийн нэг нь төв цэнгэлдэх хүрээлэнгийн иж бүрэн засрын ажил өрнөж байна. За тэртээ 1986 онд аж ахуй аргаар барьж байсан тус байгууламжийг өөрчилж жилийн 4 уйлард ашиглах боломжтой байдлаар засварлаж байна. Энэхүү төсөв нь орон нутгийн хөгжлийн сангаас нийт 8 тэрбум төгрөгөөр баригдаж байгаараа онцлог юм а. Энэ лах мэдээллийг бид газар дээрээс нь бэлтгэн хүргэлээ. Улсын баяр наадмаар иргэдийн гол төвлөрдөг, зорин очиж наадаг газар бол төв цэнгэлдэх хүрээлэн байдаг. Тиймээс 100 жилийн он босгон дээр Хинтээ аймаг орон нутгийн төсвийн 8 тэрбум төгрөгөөр 4 багц ажлыг төв цэнгэлдэх хүрээлэнд хийж байна. Тодруулбал 1986 онд аж ахуйн аргаар барьж байсан цэнгэлдэх хүрээлэн буулгаж, тухайн газар нь орчин үеийн шийдэл бүхий гоёмсог цэнгэлдэх хүрээлэн дахин барина. Мөн сурын талбайг шинээр барих, явган хүний зам, машины зогсоол, хүндэт зочдын эндэр, гудалдаа үйлчилгээний замыг тэгшлэх, хөлбөмбөгийн талбай хийх зэрэг олон ажлыг нэгэн зэрэг өрнүүлж байна. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 30 орчим хувьтай явагдаж байна. За Хинтээ аймгийн одоо 100 жил болохтой холбогдуулаад энэ стадион дээр 3 компани ажил явуулж байна. За хамгийн гол ажил бол одоо энэ асрын ажил бол одоо ингэ дуусч байна. Одоо сарвчны. За суудлаа ханы ажил бол одоо 2 тэрбум 200-ын төсөвтэй сая гэрээнд байгуулагдаад ажил эхэлсэн. За дээрээс нь хөлбөмбөгийн талбай 1.2 тэрбумтай ажил одоо ингээд мөн үргэлжлэж явж байна. За энэ зүүн талд нь бол одоо сурын талбайны ажил болон гадны тогтчлтын компани бол одоо дөнгөж ажиллаа ирээд эхлэж явж байна. Дээрээс нь эндрийн хүндэтгэлийн суудал бол одоо араа жоохон бага учраас энийг бас зургийнх нь одоо өөрчлөлтийг хийгээд бас суудлын нэмээд ингээд энэ чинь бас 800 гаруй сая төгрөгийн төсөв төртөгтэйгээр ингээд ажил эхлэж явж байгаа. Одоо нийт ажлын хувь бол энэ сарвч одоо ажил бол өвлжин гагнад дууссан байна. Ер нь бид нар 6 дугаар сарын 15 гэхэд ажлыг бол явуулна. Нийт ажил бол одоо 30% явж байна. Хинтээ аймгаас түрэн гарсан алдар цуутай харваачд олон тэд олон жил сурын талбайтай болох хүсэлтийг аймаг орон нутагт тавьж байжээ. Энэ жил 3 блок сурын талбайг 4 сарын 1-ний өдрөөс барилгын ажлыг эхлүүлэх гэж байна. Гүйцэтгэгчээр нь Эдэр Ширээгүй компани ажиллаж байгаа ба 7 сарын 1-нд ашиглалтанд өгөх юм. Мөн сурын талбайгаас гадна явган хүний зам талбайг давхар гүйцэтгэх юм байна. Манайх бол одоо нэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явагдаж байна. Тэгээд өнгөрсөн 2022 оны 9 сарын 28-наас манай ажил эхлэх явагдсан. За сурын талбай гэхэд л одоо 3 блок баригдахаас каркасын ажил нь каркас босгох ажил нь ингээд дэше босгогдсон явагдаж байна. Одоо энэ дээр дээвэр, суудал гэдэг юмудаа материалуудаа бол загтсан байгаа. Тэгээд 23 ондоо бол одоо 4 сарын 1-ээс ажил эхлэх төлөвлөсөн явж байна. За тойрсон зам талбай гэх юм бол одоо энэ явган зам талбай хавтан тавих ажил явагдаж байна. За дашин сонирхуулахад Хинтээ аймгийн 100 жилийн 7 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Мөн 9 сумдын 100 жил давхар тохиож байгаа бөгөөд 7 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд нэгэн зэрэг зохион байгуулагдахаар төлөвлөгдөжээ. Хөтөлбөр үргэлжлэх хүрч байна. За Хинтээ цахилгаан түгээх сүлжээ салбар өнөөдөр нээлттэй хаалганы өдрийг ардын дүүжгийн хан хэдэж болгоход зохион байгууллаа. За тус нээлттэй хаалганы өдрөлгөөр Хэрлэн сумын багийн иргэдтэй уулзаж гэлт санал бодлыг нь сонсож ацтангуудыг шалгаруулсан байна. Энэ талаар сурвалжлагыг сэтгүүлч Отгон Баяр мэдээллийг бэлтгэлээ.
Багнуур зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчт хувьцаат компани Харьяа хинтээ цахилгаан түгээх сүлжээ салбар нь байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх зорилгоор жилд 1-2 удаа нээлттэй хаалганы өдрөлгийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 3 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, хэрлэн сумын багуудын иргэдэд уулзалтын санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа. За манай цахилгаан түгээх сүлжээ салбар бол ер нь жилд 1-2 удаа хэрэглэгчтэйгээ уулзаж хэрэглэгч тулгамдж байгаа асуудал тийм ээ гарсан бэрхшээлүүдийг шийдвэрлэх харилцан ойлголцох тал дээр ажил зохион байгуул хийгддэг. Ингээд 2023 оны хэрэглэгчтэй уулзах өдрөлгийг бол өнөөдөр хийж байна. Хэрэглэгчдээс бол бас нийтдээ олон төрлийн саналууд ирж байна. Тухайлбал айлын хашийн дотор тулгуур явж байна. Модон тулгуурууд хазаасан унах магадлал өндөртэй ч юм уу те. Тухайн шийднээс гарч байгаа кабелийн бас зарим нэг стандартын шаардлага хангах байгаа талаарх гомдууд саналууд ирж байна. Энийг бас бид нөөц цаг тухайд нь судлаад боломжтой шаардлагатай арга хэмжээг нь авна. Ялангуяа тэр хазаасан модон тулгууруудыг бол өнөө маргааштай ажил зохион байгуулж устгах хэвийн болох ажлыг бол зохион байгуулж ажиллана. Компаниас болохоор хаанх үйл ажиллагаа хариуцсан хэлтсийг маань бүрэн бүрэлдэхүүнээр энэ дээр хийж ажиллаа. Нийт ер нь салбарын ажил яаж явагддаг вэ хнөө хэрэглэгчдийн санал гомдол гол нь юун дээр гарч иж гин үү тийм ээ бас биднээс тусалж тэр өөрөө орж иж байгаа саналуудыг шийдвэрлэх тал дээр нэлээд төлхөө ажиллаа. Мөн дундгой салбарын хамт олон маань бас хинтийн эрчим хүчний хамт олон яаж ажилладаг байх нь хэрэглэгчтэйгээ уулзалтаа хэрхэн яаж хийдэг асуудлыг яаж хүлээж авч шийдвэрлэдэг тийм ээ буцааж ямар арга хэмжээ зохион байгуулдаг талаар туршлага судалж ирж ажиллаж байна. Тус нээлттэй хаалганы өдрөлгт Багнуур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчт хувьцаат компани хангах үйл ажиллагаа бодлогын хэлцээний дараа мөнгө тулах хүрэлцэн ирж оролцсон юм. Иргэдийн хувьд айлын хашаан дотор явсан модон толгуур хазаах унах эрсдэл өндөр байгааг онцлог хэлжээ. Хүмүүс холбогдох албаных нь хурдан түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллаж шийдвэрлэх болно гэдгээ энэ үеэр хэллээ. Ундрахаан мэдээллийн хөтөлбөрийн лав гарагийн дугаартай. Ундрахаан мэдээллийн хөтөлбөрийг мигмар гарагийн дугаартай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргаашийн лав гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр эргэн уулзлаа. Тур баяртай үтшийг сайхан өнгөрүүлээрэй. Болсоо.